За хай. Өнөөдрийн бичлэгээр болохоор би ямар ч байсан хэрвээ та хүүхдээ Солонгос явж сургая гэж боддог бол хэрвээ та өөрөө Солонгост явж сурыг гэж боддог, Солонгос руу явж сурыг гэж боддог бол бакалавр, магистр, хэлний бэлтгэл ч юм уу тэ аль алигаар нь ямар нэгэн байдлаар Солонгост ерөн сургууль төгсөё гэсэн бодолтой байдаг бол энэ бичлэгийг үзвэл зүгээр байх гэж бодож байна. Яг нөгөө юунаас нь эхлэх үү, яах уу, ийх үү гэдгээ мэдэхгүй байгаа хүмүүст жоохон ч гэсэн тус болох байх гэж бодож байна. За тэгээд дээрэс нь нэмээд яг Солонгос хэллийг орчинд нь сурах хэрийн тэгээд Монголд сурах хэрэг гэдэг талаар өөрийнхөө үзэл бодлын талаар нэгдүгээрт хоёрдугаарт нийт Монгол хүүхдүүдийн 2 жил багшлахад дунджаар бол нэг 400-500 хүүхэд бол би хичээл заасан байгаа байхгүй юу. Тэгээ тэр дундаас миний ажигласан юм ч юм уу тэрийгээ тэгэнгүүтээ эцэг их нар ер нь ямар алдаа гаргаад байна, сурагч нар өөрсдөө ямар алдаа гаргаад байна, багш нар бас ямар алдаа гаргаад байна. Энэ талаас нь ер нь жоохон нэрийн ингээ ярмаар санагдаад байгаа хгүй сүүлийн үед ер нь бол айгүй их. За тэгээд миний гаргаж исэн хамгийн том амжилт гэх юм бол Солонгос улсын засгийн газрын тэтгэлгийг авч исэн гэсэн үг. За Солонгос хэл сураад ер нь бол авч болох хамгийн өндөр тэтгэлэг гэх юм бол Солонгос улсын засгийн газрын тэтгэлэг байдаг. Гадаад оюутнуудад өгдөг. Тэгээ энэ болохоор хэрвээ бакалавраар явж байгаа бол эсвэл магистр, доктороор явж байгаа бол эсвэл судалгаа хийхээр явж байгаа бол бүх зардлыг нь цаанаас нь гаргаж өгөөд онгоцны тийз амьдрах зардал мардал сар болгоо стипенд өгдөг. Ер нь нөгөө байраас бусдыг нь ер нь хангаж өгдөг. Тийм. Нэгдүгээрт Солонгос хэлийг ээж аав нар нэг ийм байдаг. Шууд хэлний бэлтгэлээр Солонгос руу явж сурах уу эсвэл Монголд нь хэлийг нь сургачаад оноог нь авахуулаад явуулах уу гэдэг. Энэ хоёр хоёулаа сайн талж байгаа, муу талж байгаа. Хэрвээ та хүүхдээ эхлээд шууд хэлний бэлтгэл явуулна гэх юм бол яг уу болно, болохгүй биш болно. Тэгээд зөндөө олон зуучлалын байгууллагууд байгаа шүү дээ. Тэгээд тэр байгууллагуудаар ингээд зуучлуулад явж болно. Хэлний бэлтгэлд явах юм бол хүүхдээс яг уу нэг дунджаар 15 сая төгрөг бол гардаг. Одоо л нөгөө зуучлалын байгууллагууд бол үйлчлэгээ нь аягүй гоё цогцоолоод эндээс нөгөө хэлний бэлтгэлээр зуучлуулжсэн бол Солонгос дахь салбараар нь ингээ бакалавртаа зуучлуулах боломж ч юм уу тиймэрхүү юмнууд ихтэй болсон болохоор ер нь бол даажгүй хэлний бэлтгэлээр хэрвээ таны санхүү мөнгө нь бүтчихийвэл хүүхдээ хэлний бэлтгэлээр явуулах нь зүгээрээ. Хүүхэд чинь багадаа 1 жил бүр өсгнээс нь сурлаа гэж бодоход штэ тий багадаа 1 жил тэгээд урттаа 2 жил сураад тэгээд үндсэн бакалаврынхаа ангид орно гэсэн үг байхгүй юу. Тэгээд бакалаврынхаа ангид орохдоо хүүхэд чинь ахиад тэр тухайн сургуулиас гадаад оюутнууд ямар шаардлага тавьж байгаа нь топикийн хэдэн оноотой байх хэвээр тэрийг нь бүрэн хангаж авах юм бол бакалавртаа элсэж орно гэсэн үг. Анх Монголоос явж байгаа зорилго нь болохоор Солонгост очиод эхлээ хэлээ сурах гэдэг ийм зорилгоор явж байгаа гэсэн үг. За тэгэнгүүт энэ дээр болохоор давуу тал нь орчинд нь хүүхдүүд илүү хурдан сураад нөгөө нэг илүү сайн ярьдаг болдог гэх юм уу нөгөө чих амар нэгээ сайхан онгоогоод угаасаа л орчинд нь ирж хэрчэндээ Солонгосоор бүр хүсээгүй байсан ч гэсэн ярихаа зураг аргагүй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг яриа чадвар дээр илүү сайжирна. Тэгээд яг хуу жоохон мөнгө их орно гэсэн үг. Яагаад вэ гэхлээр 15 саяар явлаа. Тэгээд тэнцээж 1-2 жил хэлний бэлтгэлийн амьдралын тэр 15 сая бол зөвхөн ингээд эхний семестрийн ч юм уу, эхний улирлын ч юм уу төлбөр төлөгдөд явж байгаа гэсэн үг шүү дээ. Тэрнээс ч үргэлжлээ дахиад төлбөр төлнө. Дахиад зөндөө юм байгаа. Тэнгүүд ээж аав нарын гаргаад байгаа алдаа юу вэ гэхлээр нэг 15 сая 20 сая гаргаж өгөнгүүтээ хүүхдээ гадагш нь явуулчлаа. Тэгээд том улс руу явуулчлаа ч юм уу тийм ойлголт өгөөд цаашаа хүүхэд чинь яах юм бэ? За яг жилээр нь бүр тултал заяа жилээр нь дотор байрыг нь төллөө, сургалтын төлбөрийг нь төлөө явуулчлаа. За чи тэгээд ингээд өөрөөгөө бод гэд ингээ авлаа гэхэд хэлний бэлтгэлд яг ямар настай хүүхдүүд ирж байгаа гэхлээр яг 12 дугаар ангийн хүүхдүүд ирж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээ та өөрөө бодоод үз хүүхдээ та хичнээн 10, 11, 12 дугаар анги болсон ч гэсэн ингээл шөнө орой дүүлөөр хоногоор ер нь тийш юмд явуулахгүй дайрах амсаж үзээгүй жоохон хөх тэмчин гэдэг маягаар харьцчихсан та ингээд шууд зүгээр л ингээд нэг юм амар хорвоо ертөнц рүү ингээд яг ингээд түлхэж байгаа гэсэн үг байхгүй хүүхдээ. Тэгэхээр миний зүгээс бол ер нь юу гэж боддог вэ гэхлээр санхүүгийн хувьд гайгүй чадамжтай айлын хүүхдүүд тийм ээж аав нар хүүхдээ хэлний бэлтгэл явуулвал зүгээрээ.
Тэгээд та ингээ хүүхдээ бодоод үз. Таны хүүхэд чинь 16, 7 настай. За 18 настай гэж бодъё л та. 18 настайдаа Солонгос улс явлаа. Хэлний бэлтгэлд 2 жил, бакалавр 4 жил, нийтдээ 6 жил. Ингээ 18-аас 24 насных нь хооронд нь тэр хүүхдийн амьдрал бол ерөөсөө тэр чигтээ яг Солонгосын энэ амьдрал руу шууд орчиж байгаа гэсэн үг. Яг хуу дараа нь ингээд үр дүнгийн үзэх юм бол маш их юм сурсан, хэл устай ингээл мундаг хүн гарч ирэх л ах. Гэхдээ хамгийн гол нь тэр дунд бол маш олон зөвхрөл, маш олон ийм хүнд хэцүү юм үзнэ. Тэгэхээр тэрэнд бол хүүхэд ч тэр ээж аавч тэр сэтгэлийн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Тэгээ хүүхдүүд хөрх амтын ирээд нэг эхний 1-2 жил жоохон манарч ингээл ямар хэцүү юм бэ гэдээ уйлан дуурж агаад тэгэл сүүлдээ нөгөө нэг Монгол руу хилээд ч ойлгохгүй болохоор тэгээ ээж аавынхаа хамаг эмээг шахуулаад аваад ирсэн болохоор надад одоо буцах боломж авахгүй би заавал ингэ сурах ёстой гэдэг ийм өнцгөр сураад ингээ ажиллаад хөдөлмөрлөд явж байгаа хүмүүс зөндөө байгаа. Тэгэж болно, тэх нь муу гэж бас хэлээгүй. Тэгэхээр ер нь бол ийм байдаг байхгүй юу? Монголд та одоо бакалавраар хүүхдийгээ сурж ийн гэж бодчих. Бакалаврын чинь ер нь бол хичээл өглөө 8-аас нэг өдөр 3:30 мөч хүртэл үргэлжилдэг. 10 жилийн хичээлийг бодвол параар ордог болохоор ингээд хичээл 8 урт болчихж байгаа шүү дээ. Тэгээд хичээлээ таарад хүүхэд чинь одоо ажиллаа хийгээд одоо цалин мөнгөтэй болно гэсэн үг. Тэгээ амралтын өдөр за Солонгост яг хуу давуу тал нь бакалаврт орчих юм бол яг 3 сар хичээлээд 3 сар амардаг болохоор амрах сартаа ажил хийгээд ингээд амжиргаа төлбөр мөлбөр юмнуудаа ингээ олчих бас боломжтой. Тэгэнгүүт ингээ бодох юм бол одоо яг ингээ таны төсөөлөл бууж гинэ үү буухгүй нь мэдэхгүй. Ямар ч хэсэн хүүхэд чинь Солонгос руу одоо та ингээд мөнгө өгөөд хичнээн сайн мөнгө өгөөд явуулсан ч гэсэн Солонгос бол мэдээж төгрөгийг вон болгож хэрэглүүл одоо маш их зардалтай л гэсэн үг байхгүй юу? Байнга ингээ орсон суугаад амьдрна гэх юм бол ингээд яг сураад идэж уугаад амьдраад ажиллаад тий одоо нөгөө нэг эрүүл мэндийн даатгал татвар юмнуудад төлөөд амьдрах юм бол чих мөнгө орноо. Тэрийг чи хүүхэд ингээд хичээлийнхаа хажуугаар зохицуулах ёстой. Тэгэнгүүт та хичээлгүй ижиж ажил хийгээд амьдрах ямар хэцүү байгаа вүлээ. Тэгэнгүүт таны хүүхэд ажил хийгээд амьдрахынхаа хажуугаар олон цагийн хичээл сонсно. Гадаад улсад өөр хэл дээр юм үзэж сонсно. Тэгэхээр тэр дунд асар их нөгөө төсөөр төвчээр тэмцэл явагдах гэдэг нь л гэсэн үг. Тэрийг хүүхэд чинь даагаад одоо өөрөө гой боловсрч гарч ирвэл сайн. Тэгээд яг уу яг амьдрал бодит кейс дээр ярих юм бол маш олон хүүхдүүд шантардаг, маш олон хүүхдүүд харалдаг, маш олон хүүхдүүд дундаас нь буцдаг ч юм уу. Иймэрхүү кейсүүд аягүй их байгаа. Гэхдээ бас эсвэргээрээ маш олон хүүхдүүд сураад төгсөөд амжилттай явж байгаа хүүхдүүд ч байгаа. Тэгэхээр юм болгон бол ингээд таны бөгөөд хүүхдээ чинь сонголт. Тэгэхээр та энийг бол хүүхдтэй одоо хүүхдээ ер нь явуулна гэж бодож л байгаа бол маш одоо тийм ингээд дийлэн далангуй сайн ярилцах хэрэгтэй. Тэнгүүд нөгөө талаас Монголдо хэлээ сурах нь ямар ашигтай юм бэ гэдэг талаас ярьж үзье. За Монголдо хэлээ сурах нь би бол өөрөө Монголдо хэлээ сураад явсан хүн байгаамаа. Тэгэнгүүт Монголдо хэлээ сурах нь гэх юм бол мэдээж хамгийн ихний давуу тал бол зардал мөнгийг маш их хэмнэнэ гэсэн үг. За сургуулийн төвд суулаа гэж бодоход сургуулийн төвүүд нэг 6-аас 8 сар дотор танаа хүүхдэд оноо амлна. Дээдлэн 1 жил тийм үү. За тэгээд 6-аас за 8 сараар нь бод. Одоо манай Идэвхтэй аян сургуулийн төв гэхэд 300 мянган төгрөгийн төлбөртэй. За энэ жилээс нэмэгдээд 330 болсон байна уу яасан байна. Идэвхтэй аян бол маш олон жил төлбөрөө нэмээгүй байж байгаад одоо дөнгөж нэмж байгаа. Тэгээ бүх төвшнийхэн төлбөрүүд нь адилхан байдаг. Ер нь бол нэлээд хямдхан төлбөртөд ордог Монголдо. 8 сараар 300 мянган төгрөг төллөө гэж бодъё. 2 сая 400 мянган төгрөг байхгүй. Тэгэхээр бүхэл бүтэн 8 сар сурах те тэр хэлийг үсгнээс нь сураад ингээд явж идэл тэр зардал 2 сая 400. Тэрнээс илүү одоо ном сурах чигийн мөнгө төгрөг нэгтгэхгүй гэсэн үг байна шүү дээ. Тэгэнгүүт их сургуулийн одоо 1 жилийн төлбөр хэд байгаа мэдэхгүй. Гэхдээ дунджаар бол би нэг 4-5 сая байгаа ах гэж бодож Монголд. Солонгост бол та ингээд бас семестрээр нь бодвол ингээ хамаагүй үнэтэй 3 баг 3-4 дахин үнэтэй бол явчихж байгаа байхгүй. Тэгэхээр маш хямд зардлаар хэл сурж байгаа гэсэн үг Монголд бол. Тэр бол бүр маш хямд зардал шүү. Тэгээд хүүхэд чинь таны хажууд гэртээ одоо тэг илүү зардалгүйгээр илүү газар одоо байр хоол түрээслэхгүйгээр л одоо таны хажууд л суран байнга ингэ сурчиж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэнгүүт яг хуу сул талтай юм нь юу вэ гэхлээр Монголд хэлээ суурэ тавьсан хүүхдүүд ярьж чадахгүй. Одоо топикийн хамгийн өндөр оноо авсан ч гэсэн ярьж чадахгүй. Яагаад вэ гэхээр ямар ч ярих шанс олддоггүй байхгүй. Одоо манай хичнээн солонгос ярианы багштай солонгос ингээл
бид нар ингээл өдөр алга ингээл солонгос хэлээ үзэл ингээд явж байгаа ч гэсэн яалтчгүй солонгос хэллээ ганц солонгос хэл гэлтэхгүй одоо бүхэл хэл яг нөгөө хэрэглэн байж иж бид нар илүү сайн яриа сайжирдаг байхгүй. Тэнгүүт би солонгост 4 жил мэргэжлийн ангиас сурчаад төгсөөд эрэхтэй хүртэл би ярьж чаддаггүй байсан байхгүй. Ингээд одоо бүх яриаг бол сонсоод ойлгоно. Гэхдээ миний одоо яг энэ цээжнээс одоо солонгос хэл юусаа гардггүй байсан. Тэгээ яг нөгөө өдөр тутамд амьдралдаа хэрэглээд нөгөөдхөө урд хойноо оруулаад одоо юм чаян сироп гэдэг ингээ байглаараа надаас одоо тэр ингээд шууд ингээ урсаад яг би монголоор ингээ ярьж байгаа шиг ингэж ярьдаг болтлоо. Мэдээж тэрэнд бол орчин заавал хэрэгтэй. Тэгэхээр Монголд хэл сурж байгаа бүх хүүхдүүдэд яг сул тал гэх юм бол яриа бол жоохон муу байдаг аа. Гэтэ мэдээж дараа нь хэлээ сурсан хүүхдээ солонгостой очиод тэрийг өөрөө хэрэглээд яриагаа сайжруулах боломжтой. Тэгвэл ээж аав нар болохоор Монголд сурж байгаа хүүхдүүдээ ингээл дуржигын тал сайхан ярьдаг болчихно гэж ойлгоод байгаа хгүй. Тийм байхгүй. Яг ийм байгаа. Хэрвээ та өөрөө солонгос хэлэндээ сайн одоо аль хэзээний оноо авцсан. За тэгээд аль хэзээний оноо авцсан байвал бакалавр болон магистрт өөрөөсөө хуваарь аплай хийж болдог. Гэхдээ маш их ажиллагаатай, маш их юм одоо ийм нарийн одоо юм шаарддаг гэсэн үг байхгүй юу? Тэгээд хэрвээ тэрийг нь чадахгүй бол та зурчлан байгууллагт хандах хэрэгтэй. Тэр хүмүүс ч угаасаа бүх юмыг ингээд хамгийн сүүлийн шин мэдээллүүдээр ингээд хангагдсан хүмүүсээ зурчлахад бэлэн байгаа гэсэн үг. А та солонгос юм уу англи хэл дээр бүр ус цас одоо маш сайн ойлгодог байвал та тухайн сургуулийнхаа сайт юм уу эсвэл тэтгэлгийн сайт ашиглаж агаад өөрөө одоо тэтгэлэг сургуулиудад аплай хийх боломжтой. Гэхдээ тэрийг бол ингээд жоохон юутай, жоохон асуудалтай бүрдүүлэх материал одоо тэг ингээд апстел ингээл гадагшаа сургууль явуулж байгаа болохоор тиймэрхүү юм хум материал юу гэдэг тэр мөрөн жоох юм ажиллагаатай болохоор хэрвээ боломжгүй бол тэ нэг ганц 2 сая төгрөгийг нь өгөөд чаддаг зөв яг ном ёс журмынхан дагуу хийдэг байгууллагт хандах хэрэгтэй. Тэгээ хулхны гихгүйгээр яг судалж агаад одоо олон жил доктортой ажиллаж байгаа тийм газруудад зөндөө байгаа шүү дээ. Тиймэрхүү газруудтай хандах хэрэгтэй. За тэгээд миний хувьд бол нь штэ Монголдоо ч хэлээ сурсан, Солонгостоо ч хэлээ сурсан бай. Миний ерөөсөө ээж аав нар болон хүүхдүүдэд цагтаг ганцхан юм тултал нь сураад, тултал нь оноогоо аваад авч болох хамгийн их тэтгэлгийг нь аваад тэр сургуультай ор гэж хэлдэг байхгүй юу. За тиймүүд түрүүн би хэлсэн штэ Солонгост хэл сурах юм бол ингээд те хичээлийн хажуугаар амар их ажил хийдэг хүн бараг унтагч зав гарахгүй, эрхлэгч зав гарахгүй одоо нэг 18 19 20 бол бараг л жоохон хүүхдүүд шүү дээ. Тэгэхээр тэр насан дээр ингээд ер нь бол ингээл ажил хийгээл ажил гэсэн тиймэрхүү бараг ингээд нөгөө хичээлээ жолигтой хийж чадахгүй хамгийн гол нь ингээл нөгөө ажил бай болчдөг. Тиймэрхүү тохиолдлууд айгүй их байдаг байхгүй юу. Тэнгүүд миний зүгээс болохоор яаж байгаа гэхэлэр Солонгост бол гадаад оюутнууд илүү их юутай ашигтай гэх юм уу тэтгэлэг ингээ өндөр олддог. Бүх сургуулиуд заавал гадаад оюутны тэтгэлэгтэй байдаг. За тэгээд хилээ сураад топогч ер нь ит 6 төвшөнтэй авахгүй. Тэгээд 3 дугаар төвшин авч иж та ер нь бол их сургуульд нисэж ороход эрхээ авчин гэсэн үг. Тэгээд 3 дугаар төвшин ч одоо хамгийн бага тэтгэлэг олоход нь 30%, 40%, 30%-аас эхэлнэ. За тэгэл 4, 5, 6 дээшлэл ирэх юм бол нэг 50%, 70% гэх сайн сургуулиуд бол ер нь дээдлэн 70% гэдэг ингээ өгж байгаа. Тэг ганц топикоос гадна ингээл өөр сургуулиудын одоо тавьсан шаардлага юу ч гэдэг. Янз бүрийн тэтгэлэг авах боломж байдаг. Бүх сургуулиуд тэтгэлэгтэй. Тэгэхээр хэрэг хэмжээний одоо цаашдаа ер нь бол 4 жил сурахтаа та эсвэл за магистр сурахтаа ч юм уу тэг хэрэг та өөрөө төлбөр мөнгөнд бага санаа зовонгоо яг л тэг ингээ гадаадд их сургууль сурж байгаа ажил хийх зорилгоор биш яг сурах зорилгоор цаашдаа сурж хамгийн тулд тэтгэлгийг авах хэрэгтэй. Нэг мөсөнтэй нэг ганцхан жил гүрийгээд бүр үнэхээр амар гүрийж агаад хамгийн өндөр топик оноог нь авах ч юм уу. За тэгээд засгийн газрын тэтгэлэг бол ер нь бол конттай жил болгоо ингээл хүн болгон засгийн газрын тэтгэлгийг бас аваад авах бас боломж байхгүй. Тэгэхээр ер нь бол өөрийнх нь чадах хэмжээгээр өгч үзээд тэнцвэл сайн тэнцэхгүй байх юм бол ядаж топик оноогоороо 70% ч юм уу төлбөрийн тэтгэлгийг ядаж авдаг байх хэрэгтэй. Тэгэхээр төлбөрийн тэтгэлгийг авахын тулд бид нар зайлшгүй топик оноо гэдэг юм хэрэгтэй. Тэгээд тэр топик оноог бид нар яаж авах гэдэг хэлээл сурж авах гэдэг байгаа шүү дээ.
Тэгэхээр миний бодлоор бол цаашдаа хэрэг одоо тий зовлон багтай Солонгост ажиллаж амьдарч сурмаар байгаа. Тэрнийхээ суур яг тэр хэлээ маш сайн сураад одоо бүрдүүлэх юмаа сайн бүрдүүлж авангуудаа тэтгэлэг ихтэйгээр сургуульд орох хэрэгтэй. Тэгэхгүй ингээл ээж аав нар хүүхдүүд яагаад ч юм ингээл яараа л гэдэг ингээд оройтож эхлэнгүүтээ яарад байдаг байхгүй. Одоо 12 дугаар ангийн хүүхдүүдээ авчирч ирснэ. За манай энэ яста сургууль төгсөөд Монголдо ондоо аваа шууд явах чаа 12 дугаар ангийн хүүхдтэй. 12 дугаар ангийн хүүхдүүд уучлаарай бүр үнэхээр төвлөрч сууж чаддаггүй. Яагаад вэ гэхээр сүүлийн жил тэр хүүхдүүдийн чинь угаасаа тэр хүүхдүүдийн буруу биш. Угаасаа та нар ч гэсэн өөрсдөө 12 дугаар анги төгсөх анги байж үзсэн. За тэгэл одоо үеийн хүүхдүүд бол бүр илүү ингээд нөгөө сууж төвлөрөх юм ингээд муудсан шүү дээ. Ингээл утас сошиалтэй найз нөхөд ингээд гадаад төрх стил имиж тэрнээсээ болоод ингээд 100% яг ингээ хичээл поинтлдаг одоо нэг ангид 35 хүүхдээ байгаас нэг бүсрэл 5 нь л гавал байгаа үлдсэн нь бол ингээл ер нь жоохон сурах юм дээр асуудалтай байгаах гэж би бодоод байгаа хгүй. Тэгэхээр ялангуяа 12 дугаар ангийн хүүхдүүд чинь яг хэл сурахдаа маш их ийм одоо өөрөө бүр үнэхээр хүсээд те би заавал одоо 12 дугаар ингээд төгсөөд Солонгос явна гэж бодсон байгаа ч гэсэн үнэхээр хүсвч хясдаг байхгүй юу 12 дугаар ангид яадаг вэ гэхээр сүүлийн шинжил, сүүлийн сагсны тэмцээн, сүүлийн ангийн зугаалга гэл бла бла гэл ингээл янз бүрийн чөлөө авна. Тэгвэл би бол ерөөсөө хичээл таслах юм уу одоо ингээд өдөр тутмын яг тэр нэг солонгос хэлний зарцуулна гэсэн маа 2-3 цагтаа яг л тэрийгэ хийхгүй л бол угаасаа та 4 жил суусан ч хэл сурахгүй. Яг үнийг хэлэхэд надтай хамт 4 жил хэл сураад төгсөж байгаа хүүхдүүдээс би ангиасаа ганцаархнаа одоо 5 гэдэг оноо авсан байхгүй юу. Манай ангид 30 идэх хүүхд төгссөн. Тэгэхээр 4 жил мэрэгжлийн ангид нь сураад хүртэл авч чадахгүй боломжгүй юм байхгүй тэр чинь. Тэгэхээр тийм юмыг Солонгост бүр 2 жил сурж иж ингээд хамгийн өндөр оноо төвшөнд ингээд суралцах боломжтой ш 6 дугаар төвшин хүртэл. Тэгэнгүүт Монгол 8 сарын дотор таныг боломжтой бол 5 авахулмаар байна, 6 авахулмаар байна гэж хичээл зааж яхад тэр заагдж байгаа агуулгаас ангийн зугаалга тийм юм гэж ингэж хүлээ авснараа та зүгээр л хоцорж байгаа гэсэн үг. Та зүгээр яг энэ маягаар бол хизээч угаасаа авахгүй. Тийм болохоор одоо хүүхдээ Монголдо оноо сургахаар ахуулж байгаа бол ээж аав нарын гаргадаг хамгийн том алдаа 12 дугаар ангид орсныхан дараа дагуулад ирдэг байхгүй. За одоо эн чинь төгслөө. Бүр ингээд нэг хизээч хүүхд нь 12 төгсөөд цаашдаа ингээд өөр сургууль гэхгүй юм шиг байжсэн гинт. Одоо 12 төгслөө одоо бит хоёр ингээд солонгос авмаар байна. Тэгээд ингээд тийм сэтгэл зүйтэй, тийм давчуу хугацаанд хүүхэд ингээд амжилт үзүүлэх нь айгүй бага байхгүй юу? Үнэхээр сахилга бат цаг хугацаа хэрэгтэй. Тэгээд зөв арга зүгээр ингээд хичээл заалгуулах хэрэгтэй байхгүй юу? Би зүгээр ингээд амар одоо яриа л болохоос та нар зүгээр л ингээд яг нэг тайвшраад ууж бодоод үз. Та хамгийн сайн чаддаг юмдаа маш олон өдөр тутмын одоо цаг хугацааг зарцуулсан л байж таараа. Угаасаа бид нар чаддаг төрөөгүй шүү дээ. Ялангуяа хэл бол бүр маш их урт удаан хугацааны цаг хугацаа зарцуулагдана. Тэгсний дараа ер нь бол яг минийх болдог юм баггүй юу? За тэгээд ийм ер нь шатууд байна. Тэнгүүд одоо ингээл хүмүүс над руу юм бичгтэй их дураараа бичнэ. Тэгэл манай хамаатай саднуудаас ахуулаад хилээ сураал явчмаар байна. Ингэчмээр ингээ нэг юм амар амар юм бодоол. Тэг ингээ нэг юм шат дараалал мараалал юу ч мэдэхгүй одоо тийм гайгүй сургууль юу байна? Ийм гайгүй сургууль юу байна? Тэнгүүд би солонгос хэл мэддэг, би солонгост ингээ амьдарч ирсэн гэд би солонгосын бүх сургуулиудын бүх мэрэгжил түүнд тавигдах шаардлагыг би мэдэхгүй. Тэр их чинь зөвхөн зуучлалын байгууллагууд л мэддэг байхгүй. Мэдж болно гэхдээ надад мэдчих шаардлага байхгүй. Одоо ингээ семестр болгоо ингээ сургуулиудын мэдээлэл өөрчлөгдөөл ингээл бүх одоо тавигдах шаардлага үндсэн мэрэгжлээс нь мэрэгжил болгон ч дотроо ингээл тэ ур чадвар шаардах юм яах юм хэлсэн янз бүр штэ. Тэгж яхад ингээд нэг юм зүгээр ингээ солонгос хэлтэй хүнээс ингээд нэг юм хүүхдүүдийнхээ ирээдүйн талаарх ингээд амар нарийн тэмдэг асуугаад би бол зөвхөн солонгос сурыг гэж бодож ивэл эхлээд хүүхд чи хүсэж байгаа юм уу гэдгийг хамгийн эхлээд одоо хоёр ярилцсан. Хүүхд чинь гол нь хүсэж байгаа юм уу цаашдаа маш их юм одоо ингээд ойрын л 4-5 жилдээ хүүхд чинь тасралтгүй хичээл хийн солонгост бие даана ийм бла бла ингэн тэгин тэр болгонд бэлээ юм уу яг өөрөө хүсэж байгаа юм уу Монголдо сурмаар байгаа юм биш үү эсвэл өөр орн руу явмаар байгаа юм биш үү таал солонгос гэдэг юм биш үү гэд ер нь бол эсвэл
намайг оюутан байх үеэс тэгэл ийшээ ирснээс хойш ер нь бол одоо тий хүүхдээ Солонгосыг сурах гэсэн, Солонгос руу явуулах гэсэн ээж аав нар тасраагүй. Одоо хүртэл тэгэл одоо бол яг миний хийдэг ажил чинь бол ерөөсө дан тийм ээж аав нартай хүүхдүүдтэй одоо ажиллаж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ээж аав нарын гаргадаг алдаа юу вэ гэхэлэр нэг юм зүгээр л нэг юм Солонгос сурч исэн хүн ч юм уу, Солонгосыг мэддэг хүн рүү ингээл бараг л чат матаар асууж масуугаад л ингээд идэх байхгүй. Үгүй ээ, мэрэгжлийн газарт нь очиж. За яг нөгөө ах эгчийн зүгээс чи зүгээр дүүдээ зөвлөх юм юу байна гэж асууж бас болох байхгүй. Тэрнээс бусдаар бол яг хүүхдийн чинь ирээдүй, хүүхдийн чинь сонгох байгаа мэрэгжил, хүүхдийн чинь явах байгаа улс ор юм бол та мэрэгжлийн газрууд нь хандаад зөвлөгөө ав. Тэгээд боломж бололцоонд бүрддэг бол хүүхдтэйгээ Солонгост ирээд судал ажил төрөл хийж ер нь яг өглөөнөөс орой хүртэл миний хүүхэд ямар ажил хийгээд яг яагаад энэ сургуультай яваад яг яах юм гэдгийг та мэддэг байл та. Тэгэхгүй ингээл амар бүүзэлжсэн гинт ингээл нөгөө хүүхдээ ингээл шууд ингээ гарга хайчаад ерөөсөө ялгаа байхгүй аахгүй. Тэгээ айлын хүүхдүүд чинь хөөрхий тэгэл ээж аваагаа зовоохгүй гэд хэлэхгүй штэ хөөрхий хамтаа бүгдээрээ л энд тэгэл ажиллаж амьдрал байж байна. Тэгэхээр одоо ер нь ээж аав нар маш хариуцлагатай байх хэрэгтэй юм. Одоо хүүхдээ яг хүсээд амаагүй юу гэдгийг нь мэд. За хүүхд нь өөрөө хүсэж ин эцэг эхийн ч гэсэн окей гэсэн бол харин дараа нь яг мэрэгжлийн шатаар нь зөв эхлэх хэрэгтэй. Тэгээд та өөрөө бодох хэрэгтэй. Би чинь тэ хүүхдээ ингээд мөнгөн санаа зовхгүйгээр нэгээс 2 жил хэлийг нь сургаад Солонгост амьдруулах боломжтой санхүүтэй хүн билүү гин боломжтой байвал шууд явуул. Зүгээр явуул тэнцэнэ очиод хэлээ сураад ажиллаад амьдраад нэг их ажил хийхгүйгээр ингээд хэрэглээнийх нь мөнгөний та болгоод ингээд өгөх ч юм уу. Тэгвэл болж байгаа байхгүй. Тэгээ миний охин те миний хүү 1-2 жил ээж аваа хоёр нь ингээд те чамаг ингээд сургаад өгөө. Чи гол нь цаашдаа бакалаврт орохдоо бүр ингээ хамгийн өндөр тэтгэлгийг нь аваад цаашдаа би бол бакалаврт орчих юм бол чамд ингээд мөнгө өгч чадахгүй шүү гэдгийг нь ойлгуулад 1-2 жилинд ингээд хэлийг нь сургах хэрэгтэй. Тэгхгүйгээр одоо ингээл дөнгөж юм жоохон 16, 7, 8 хүрсэн хүүхдүүдээ бит хоёрт бүх мөнгөө шахуулж чамайг явуулж ингээл амар дарамтанд оруулаад тэр жоох хүүхдээ энд ирээд яаж амьдрах гэж байна. За дараа семестрийн төлбөрийг яах юм, дараа сарын байрнуудын мөнгө төгрөг идэж уух, өмсөж зүүх хувцсыг яах юм. Ингээ хамгийн өндөр тэтгэлгийг ав. Тэгээд тэр болтлоо харин ээж аваа хоёр нь ингээд чиний төлөө хичээн ингээд чин гэдгийг ингээд бүр маш сайн ярилцдаг байх хэрэгтэй. Одоо та ер нь бол би амар хэм яриад ойлгомжгүй ярьсан уу үгүй юу мэдгүй. Гэхдээ та бол ингээд хүүхдээ Солонгост нь хэлийг нь сургах боломжтой бол ингээд явуулж болно. Болохгүй гэвэл өөрийнхөө хажууд тэг гэрээ ажилласан чөлөөлөөд 12 дугаар анги төгсөж байгаа хүүхдүүдээ зүгээр төгсгөөд 1 жил gap яадын хүүхд чинь угаасаа Солонгост ирсэн ч гэсэн 1-2 жил үндсэн бакалаврт орж чадахгүй хэлний бэлтгэлд явна шүү дээ. Яг тэрнтэй адилхан Монголд нь хэлний бэлтгэлд явуулж байгаа гэж бодоод 1 жил gap year авахуулаад хүүхд чи их сургуульд ч явахгүй, гэртээ дүүнрээ ч харахгүй, хоол унд ч хийхгүй 1 жил миний хүүхд зүгээр л наад хэлээ тултлан сур гэж хүүхдтэй тийм одоо цаг зав эрх чөлөөг олгож сурах орчинд бүрдүүлж өгөх хэрэгтэй. Тэгхгүйгээр 12 дугаар ангийнх нь хичээлийнх нь хажуугаар тэр олон найз нөхдөдөө баймаар байгаа тэр доглолтой сэтгэлийнх нь хажуугаар одоо хамгийн чухал одоо тийм эмзэг үед нь хамаг юм ингээд шаардаж шахаад байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүүхэд чинь өөрөөсөө хийгээд ч хийхдэггүй. Дараа нь яах вэ гэхлээр хүүхэд чинь та өөрөө санхүүгээрээ цаг хугацаагаар ер нь шатаалт туссан байдаг гэсэн үг байхгүй. Харин тэрнээс өөртөөд gap year-мээр авч цаг мөнгө алдахгүй миний хүү гэж ивэл харин ахлах ангид орсон цагаас нь 10, 11, 12, 3 жил байгаа байхгүй тэр хүүхдэд. Эхний 1 жилдээ сураад шалгалтандаа алдаг оног ороод алдаж үзэж болно, унаж болно. 11 дугаар ангидаа ороод сайжруулж болно. 12 дугаар ангидаа хамгийн өндөр оног авч болно ш. Тэнгүүд 12 дугаар ангиас ахуулж бэлдсэн хүүхэд бол хамгийн ихнийхаараа нэг бол унана, нэг бол ингээд дөнгөн данга ингээд тэнцдэг. Тэгээ 100-ны нэг ерөөсөө нэг 10% нь л хүссэн оноогоо аваад явдаг байхгүй. Тэгэхээр ерөөсөө яагаад би яг энэ хүүхдүүд дээр хандаж хэлээд байна вэ гэхэлэр миний хичээл ордог хүүхдүүдийн ерөөсөө 60-70% нь яг 12 дугаар анги хүүхдүүд гэдэг байхгүй. Тэгээд нэг 20-30% нь ер нь бол gap year авсан хүүхдүүд. Тэгээд 10% нь 10-11 дугаар анги хүүхдүүд. Тэгэхээр 10-11 дугаар ангид ээж аав нар нь болоогүй юм чинь арай болоогүй юм чинь гэлэн хүүхдтэйгээ төгснөө дараа яахыг нь юусэн ярьдгүй ч юм уу. Мэдгүй яагаад ч юм 10-11 дугаар анги хүүхдүүд байхгүй. Тэгээд ерөөсөө л 12 дугаар анги хүүхдүүд яг нийтээр юм. Тэгэхээр ээж аав нарын гаргадаг алдаа энэ шүү. Хүүхдээ ер нь яах гээд байгааг нь ахлах ангиас нь ахуулаад бэлдэх хэрэгтэй.
За тэгээ бусад одоо Монголдо сурах мурах те өөр гадагш явах удаа хэл би мэдэхгүй зөвхөн Солонгос хэл сурах Монголдо сурах уу төгсөөд явах уу гэдэг чинь ийм харин төгсөөд явах гэж байгаа хүүхдүүдэд та хэлийн бэлтгэлд за би санхүү мөнгөн зүгээр хэлийн бэлтгэлтэй явуулнаа эсвэл за хамаагүй бид нар Монголоос мөнгө өгөхгүйсэн ч гэсэн манай хүүхэд хар толгоогоо өөрөө хүний нутагт аваа явчих واخа ямар ч яс эхний ээлжинд явах мөнгийг нь бол бид нар гаргаад өгч чадна гэж байгаа тийм айл байх юм бол ер нь ямар ч лайл байсан хүүхдээ Солонгос явуулах гэж байгаа бол ядаж анхан шатыг нь заавал урьдчилж Монголд сургах хэрэгтэй. Очоод сурна гэл нөгөө хүүхдүүд чинь тийм ойлголттой ээж аав нь ч гэсэн тийм ойлголттой байгаад байгаа байхгүй юу. Тэнгүүд Монголд анхан шатаа тавиад хэрвээ танаа хүүхд чинь үнэхээр сайн суурьтай байх юм бол очоод төвшин тогтоох шалгалт өгөөд өөрийнхөө таарсан төвшнөөс хичээлдээ орж болдог байхгүй юу. Энд одоо өсгнээс нь сураал тэг ингээл зов сурж исэн тэнд очино ахиа өсгнээс нь үзнэ гэсэн юм биш байхгүй юу. Тэнд очисноо за би бол анхан шаттай би одоо нөгөө дунд шат руу орох хүч үг ч юм уу тэгж ягаад очиод төвшин тогтоох шалгалтаа өгөөд дунд анги манги руу орж болдог гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр ер нь бол ямар ч улс руу явж исэн яг нэг анхан шатны суурийг нь бол заавал Монголд нь хүүхдүүдтэй тавиулж өгөх хэрэг. За энэ хүртэл бол нэг ингээд Солонгос руу яг явах гаргалгааны талаар бол ярьж байгаа штэ. За тэгээ бүр нарийн тэр бичиг цаасны юмыг бол яриулаад өнөөдөр энэ бичлэг бол багтахгүй байна. За тэгээ тэрний дараа болохоор яг Солонгос хэл сурах явц дээр хүүхдүүд ямар алдаа гаргадаг вэ гэдэг дээр за хүүхдүүд ямар алдаа гаргадаг гэхлээр Монгол хүүхдүүд нийтээр айгүй их сууд сураагүй байдаг. Ер нь бол яг бүр нэг жимбгэр нэг хүүхдүүд байдгийн. Бүр бүх юмыг ялтахгүй хийн. Тэр дэвтэр мэвтэр бол бүр урын сан шиг амар гоё хийдэг. Одоо тэгэхээр ерөөсөө нэг ангид нэг цөө тийм хүүхдүүд нь. Тэгээ бүр өстой нөгөө бүр ингээд энэ яанаас сурахгүй гэсэн хүүхдүүд ч байгаа. Тэгээ ер нь бол нийтээрээ ингээд бүр нөгөө бүх одоо өөрт нь тийм нэг потенциал байгаа гэдгээ мэдгүй, тэрийг ашиглаж сураагүй. Яг нэг ингээд цаг нь өгөх зүгөө сурцсан хүүхдүүд байхгүй амар сонио. Тэгээ би яг ингэдэг байхгүй хичээл эхлэхээс өмнө ч юм уу эсвэл яг ингээ хичээл эхний өдөр би бол ингээ сайн тайлбарлан за хэдүүл ингээ хичээн шүү ингээ эхний өдрөөс нь ахуулаад учир зүггүй амар гүнзгий юм ярихгүй ш тас хүүхдүүдийг шантраахгүй. За тэгэнгүүт яг нэг ингээл хүүхдүүд чи үсгээ үзэл үсг нь амархан байж аал тэрний дараа би ингээл үг цэжлүүлээл ингээд ирэнгүүт ингээд хүүхдүүд гинт ингээл яа ямар хэцүү юм бэ болж ирэнгүүтээ даалгавар хийхгүй ирэх мэрэг ч юм уу те ангийн мас нэг тэр жигтэй яг нэг 3 дахь 4 дахь хоногоос л ер нь би бол яг нэг 2 хоногийн дотор уншуулдаг байхгүй хүүхдүүдээ. Тэгэл 3 дахь 4 дахь хоногоос би яг ингээд жоох ингээ ахиулаад ирэнгүүт хүүхдүүд ингээ даалгавраа хийхгүй ч юм иймэрхүү байнгут би бүгднийг босгож жагаад өөрөөсөө сургалтынхаа төлбөрийг төлж байгаа хүүхд байна уу гэдээ дандаа яг гарын үргэлдэг байхгүй. Тэгвэл ангиас нэг юм уу хоёр хүүхд л үргэнэ. Тэг би шууд та нар ямар муухай хүний хөдөлмөрийг үнэлдэг юм бэ гэд би шууд тэгэнгүүт хүүхдүүд тэгэл амар хараал. Тэг би бүр амар лекц тавьж та хүүхдүүд бүр 10 20 минутаар ингээл за бүр уур хүрэх юм бол 30 минут лекц тавил. Тэгээд одоо ээж аав чинь чиний төлөө яаж ажиллаад энэ мөнгийг олоод ингээд та нар 10 жилийн өмнөгөө сургалтанд суугаагүй шүү. Та энд сургалтанд та нар төлбөр төлөөд орж ирсэн. Тэр энэ төлбөрийг чинь эцэг их ч олох гэж бүр үнэхээр хуруу humсаа хугалдсан шүү. Амьдрал та нарын сансан шиг биш шүү. Та нар одоо ингээд төлбөрөө хүнээр төлүүлж иж очоод та нар байрны түрээс төлөхгүй та нар ингээ хоол ундаа ээж аавда хоол ундыг нь та нар авдаг уу? Та нар ер нь мөнгө олдог үгүй шүү дээ. Юу ч хийхгүй та нар юу ч хийхгүй байж сурч чадахгүй байвал Солонгост очоод та нар байрны түрээс төлнө, амар олон татвар түрээс төлнө. Дээрээс нь нэмээ сургалтын төлбөрөө олно. Тэрний хажуугаар та нар бакалавр мэргэжил эзэмшээд гадаад хэл дээр та нар сурахад ямар их төсвөр төвчээр одоо тэр сууд сурсан байдал тийм юм хэрэгтэй гэж бодож байна. Та нар тийм юмны төлөө зорж иж энд ингээд өв үнгүү те хүн таны сургалтын төлбөрийг нь төлөөд дулаахан гэрте хоол ундтай байхад сурч чадахгүй байвал тийм ирээдүг мөрөөдөх болоогүй гэсэн үг. Та тэгэхээр хүнийг юроосоо хайрлахгүй өөрт чинь одоо те ингээд сурах бололцоо юмыг чинь ингээд гаргаж өгч байгаа хүмүүсийг хайрлахгүй байна. Мөнгөний үн цэнийг мэдэхгүй байна. Хүний хөдөлмөрийг үнэлэхгүй байна. Та нар ийм байж болохгүй. Үнэхээр болохгүй гэл тэгэж нэг ингээд авж байгаа л ямар ч хэсэн хичээлээ заана. Тэгээд хэлчихээр бас хүүхдүүд айгүй сайн ойлгодیں۔ Нэрээ тийм байж тээ. Би чи одоо тэнд очиод бас ингээ ажил хийгээд тэрнийхээ хажуугаар сурах юм байна ч юм уу нэг иймэрхүү ойлголт аваад яг нэг Солонгос дахь амьдралыг ярьж өгвөл тэ эсэргээрээ болохоор би та нар энэ хилийг тултал сурчих юм бол тийм их амьдрал үзгүйгээр тэгж их ажил хийхгүйгээр ийм боломжтой тэтгэлгүүд байна. Ийм байна. Тэгэхээр хідүүлээ
ийм аргаар нь хичээж ийм бас зам байгаа штэ гэдгийг нь ер нь бол би тэгэл бүхэл ангийнхандаа ингээ хэлж өгдөг байхгүй юу. Яг манай ээж аавуудын ч юм уу яг нэг тийм сул тал байдаг юм шиг санагддаг хүүхдүүд ч юм. Ээж аавтайгаа тэгээд яг бүр ингээд нэг нь одоо заавал том, нэг нь ингээд жоохон, нэг нь заавал зааж ингэж ярихгүйгээр яг ингээд зэрэгцэж хагаад бүх юм үнэн гоё ингээ ярьдаг байвал зүгээр юм шиг санагддаг. Одоо амьдрал миний охин амар хэцүү ахгүй тэгэхээр чи те ингээд ээж аавыгаа хайрлаад бит хоёрын мөнгийг бас хайрлаад хичээлээ сайн хийн шүү. За үнэхээр хийж чадахгүй шантраад байвал хэлээрэй ч юм уу ингээд нэг юм алдах боломжийг нь өгөөд тэгэд эсвэл тэр хүүхдэд ингээд амар найдаж байгаа шүү ээж аав хоёр нь битгий ээж аваараа итгэлийг алдаарай гэдгийг амар гоё юм ухааруулж одоо хэлэх ч юм уу те тэгээд ирсэн нөгөө яг юм үгэн зүрхэнд нь орсон хүүхдүүдэд шал өөрөд байхгүй. Манай ээж хоёр тэгж байгаа болохоор би тийг ингэн тийг хүүхдүүд чинь тэгээд жоохон тасаад ирэхээр ингээл хамаг юм ярина штэ надад бол. Тэнгүүд одоо ингээд нөгөө солонгос кино мөн юм хүм үздэг бол нөгөө солонгос яг төгсөх ангийн хүүхдүүд бүр ингээ амьсгалах цав байдаггүй. Өглөө гэрээсээ гараад бараг ороод унтаал буцаж гарч ирдэг. Ээж аав нар нь бүх юмнаас нь чөлөөлсөн ингээ дараалаад өчнөө олон дамжаа сургалтанд явдаг. Тэд тэр дамжаа сургалтандаа зүгээр очиж цагийг үүрэх биш яг л хичээлээ хийгээл ингээл ингэдэг штэ. Тэнгүүд манай монгол хүүхдүүд болохоор тийм юус ачаалал тааж чадахгүй гэх юм уу мэдгүй. Яг ингээд амар юм найдвар ингээ хүлээлт тавьсан байхад ачаалал тааж чадахгүй айгүй их шалтгаан тоочдөг. Тэгэл нөгөө хар жоохноосоо ингээд амар худлаа эмээ өвдөд өвөө өвдөд гэл яг үндэ тэр эмээ өвөө өвдөхөд тэр хүүхдүүд хизээч яахын очиж эмнэлэг домлого яг нэг 100-ны 5-10% нь л үнэн байдаг л ах л да ингээд яалтчгүй ингээд дүүгээ харагч маргач юм. Түүт ингээд хүний өвчин өвхөл зовлон ингээд барьж худлаа ярьж ингээд чөлөө авдаг ийм жоохон мохносоо тиймэрхүү юмнууд ингээ стил байсаар л байдаг. Тэгээд ингээд нэг юм намайг ингээд тархитжийвэл болоо гэсэн ийм үзэл бодолтой байгаад нь би ингээд тэг хэлдэг байхгүй юу. Над чөлөө гэж байхгүй. Чи ирэхгүй байж болно чиний л хох. Чи энэ агуулгаас хоцрогдож байгаа. Тэгээд чи хичээлээ хийхгүй байгаа л гэсэн үг. 6-8 сарын дотор хэл сурна гэдэг чинь бол маш богино хугацаанд сурж байгаа гэсэн үг байхгүй юу. Тийм учраас яг ийм үед ерөөсө багш, сурагч, эцэг их яг гуруулаа л яг тулж ажиллах хэрэгтэй. Эцэг эхийн зүгээс бол сурах орчингод бэлдэж өгөө дараг гэрээ ажил дүүмгүй харах байдیں۔ Тэрнээс нь чөлөөлж өгөх хэрэгтэй. Таны гаргаж байгаа мөнгө, таны гаргаж байгаа хүүхдийн чинь амжилт ирээдүйд үр дүнтэй байгаасаа гэж хүсэж ивэл сурах орчинг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Тэгээ хүүхдтэйгээ маш сайн зөвшөлдсөх хэрэгтэй. Тэгээ ингээд ийм байгаа шүү, тийм байгаа шүү, сайн сураарай. Одоо сурах орчин чинь таалагдж байна уу? Сургалтын төв чи яаж юм багш чинь гэж нүг гээд үнэн бодит мэдээллийг аваад таалагдахгүй сургалтын төвөөс ойлгох ч юм уу. Тэ нэг иймэрхүү арга барилаар ер нь хүүхдтэйгээ маш юм ойр дотн ярилцдаг байх хэрэгтэй. Тэгээ хүүхдүүдийн зүгээс бол мэдээж одоо топог өндөр оноо авъя гэж ивэл 4 5 6 авъя гэж ивэл тэрэнд бол маш их үгсийн сан хэрэгтэй. Тэгэхээр өдөрт ингээл бүр хамгийн багадаа 50-аас хэмжигдэл тэрнээс илүү их үг цээжлэх хэрэгтэй байдаг. Тэгээд үзэж харж байгаа сонсож байгаа бүх юмаа солонгос хэлтэйгээ холбоол солонгос хэлэнд үнэхэрийн дурлаад өдөр нь сурсан юмаа бүр ингээ яг чин сэтгэлээсээ би заавал энэ учрыг болгох болно гэд ингээд нэг дурлаж хийвэл цаанаасаа бүх юм ингээд яг судаг штэ яг тэгж л дурлаж хийх хэрэгтэй. Тэгжээж ер нь бол хэлийг сайн сураад хүссэн оноогоо авнаа. Тэгээ би дандаа хэлдэг байхгүй хүүхдүүдэд яг ингээ хичээлийн 2 цагаар та нар зөвхөн ингээ надтай 2 цаг хичээлээ та нар 4 жил 5 жил болоод ч их ингээ өндөр оноо авч чадахгүй. Хичээлээс гадуурх одоо хоногийн 24 цагийн та 8 9 цагт нь унддаг байлиг гэж бодоход за 2 3 цагт нь ингээл салаад ингээ хуцаа оролддог байж болно. Найс цаашаа явдлын хүнд ингээ унаад хэрэг гэдэг гэж болно. Хичээлээ дараад хичээлээс гадуур бас дунджаар 3-аас 4 цагийг бас хуваараа яг өөрөө сууж ингээд өөртөө бас юм дадалт суулгах хэрэгтэй байхгүй. Тэгжээч л ерөөсөө тэр хэлийг сурна гэсэн үг. Яг тэр нэг сургалтын төвд явж байгаа 2 цаг зөвхөн тань солонгос хэлийг сургана гэсэн үг. Тэнд та заах арга барилаас нь одоо тий багшаасаа нөгөө нэг энэ юмын түлхүүрдөөж одоо өрөө онгойлгууллаа. Гэртээ очиод тэр өрөөг ухах хэрэгтэй байхгүй юу? Тэгжээч л ер нь бол хэлийг сурна. Тэгээ би болохоор аль болох бүр ингээд угаасаа хүүхдүүдийн тарих толгой хэмжүүртэй нэг дор ол хэр их мэдээлэл аваад хэр их юм яах нь угаасаа хэмжүүртэй учраас
бүр тэгж амар их юм бүр ингээ бөмбөгдөж заадаггүй. Ямар ч ясна тодорхой хэмжээний за энэ хэмжээний мэдлэгийг бол өнөөдөр авахд хангалттай гэдэг хэмжээгээр хичээлээ заагаад хараад тэрийгэ заавал баттгаад ингээд даалгавар шинэ үгээ хийгээд маргааш нь хичээл эхлэхэд урд дахь өдрийн хичээл ок байх хэвээр. Ерөөсөө миний хүсдэг ганцхан л юм. Тэгээд хичээл таслахгүй. Хичээл таслах юм бол тухайн өдрийн агуулгаас хоцорно. Одоо анги дүүрэн сууж байгаа хүүхдээс би тэр хүүхдийг хоцорсон гэж тусна хичээл зааж өгөх юм бол миний өөрийн ажлын бүтээмж ч гэсэн унах байхгүй юу. Яг тэр хариуцлагагүй хүүхдээс олж тэр хүүхдэд нөхөх гэж явж байгаа цаана нь хариуцлагатай байгаа олон хүүхдүүдэд биш юм заах, шинэ юм хийх цагаас нь хомсолж байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр ер нь бол яалтчгүй ингээд нэг шинэ анги эхлээд хаашаатай өгөөд дуусчихад би ингээд төвшнөр нь дандаа шалгалт авдаг байхгүй юу. Ер нь бол 7 хоногт нэг юм уу 2-7 хоногт нэг мэг бол заавал шалгалт авна. Тэгэл тэрэн дээр илтэд муу хүүхэд байх юм бол өөртөө нь ярьж хагаад ингээд за чи ингээд үнэхээр хоцорчжээ. Тийм болохоор дараагийн эсэлтийн шинэ анги руу ингээд эхнээс нь сураарай ч юм уу. Ингээд унгай гэхэр хүүхдүүд битүү унгааштгүй багш ингээд ээж аавда хэлэхгүй би энэ ангитай явна би чадна гэл ингээд илтэд бусын зовлонт очоод идэг. Миний бодлоор бол тэг ингээд нөгөө суур тавигдаагүй хүүхэд дараа нь 1000 шинэ гоё юм үзээд тэр угаасаа таны толгоор орохгүй. Өмнөх юм нь цэгцтэй, өмнөх юм нь сайн байж ич дараагийн юм ингээд яг зөв шатаараллаараа одоо ингээд шинэ мэдлэг болж орж ирнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр нэг уртлын юмаа ойлгоогүй ч дараагийн юмыг ойлгоно гэдэг найдлага ерөөсөө тавьж болохгүй. Тэгэхээр тэгж тэр чигтээ мөнгө цагаа алдчихснаас ингээд гяс ингээд улираад ингээд дараагийн төвшнөөс нь баттгаад ингээд нөхөөд юмнуудаа сайн үзээ явах хэрэгтэй байхгүй юу? Тэгэнгүүт хүүхдүүдийн талаас миний зүгээс бол ер нь бол хүүхдүүд маш их ингээ мэрэж бүр ингээд амар ингээл бүр хичээлийн төлөө бүр ингээ өвхөн хатан байдаг хүүхэд ер нь их ховор байдгийм байна гэдгийг мэдсэн янзан бүрийн хүүхэд байдаг. Тэгээд яг ганцаараа өөрөө ингээл амьдардаг өөрийнхөө зардлыг болгодог хүүхдүүд хүртэл байдаг. Өөрөө ингээл ажил хийгээл тэгсээр нэг хичээлээ ингээл бүр амар мэрийгээл тэгсээр хагаал над дээр ингээ оноо аваад амжилт үзүүлээ явж байгаа хүүхдүүд ч байгаа. Тэгэхээр ингээд ер нь л хүүхэд толгой өөр нөхцөлтэй өөрөөр байдаг л да бүгд л амар он сураад алгаад байна гэсэн юм байхгүй. Зүгээр миний хэлэх гээд байгаа санаа юу вэ гэхлээр зүгээр л хамгийн амар аргаар аятайхан сурья гэж бодчихвэл эхлээд заавал тэр хэлийг тултал нь сурах хэрэгтэй. Ядаж тэрэндээ үнэнж байх хэрэгтэй. Тэгээ би хүүхдүүдэд хэлдэг байхгүй юу ингээд бүх хүн ингээд төгс байх албагүй бүх юм дээр төгс байх албагүй. Гэхдээ ядаж өөрөө сонгосон нэг юмдаа тултал нь хийдэг байх хэрэгтэй. Тэгээд би та нарыг бол солонгос явах гэж солонгос сурах гэж гэж бодож байгаа. Маш олон хийх юм дундаас та нарын цорын ганц сонголт чинь солонгос хэл болоод солонгос хэлээ сураад цаашаа явна гэдэг та нарын гол үндсэн зорилго чинь энэ үсттэй. Тэг ганц ядаж уртаа тавьсан зорилгоо давж чадахгүй ээжж битгий ингээд илүү олон юм хүсээ. Тэгэхээр ингээд өмнөх юмаа сайн гүйцэлдүүлжээ. Тэрний дараа угаасаа сайн хийсэн чинь дагаад маш олон боломжууд дагаад ирдэг юм а гэдгийг хэлээд байгаа байхгүй. Тэнгүүд одоо би ингэнгүүт ингээ бүх хүүхдүүд л 100 аваад он сурч явах хэрэгтэй юм шиг үгүй нөө 10 жил ингээл он сурдаг, дунд сурдаг, муу сурдаг янз бүр байдаг штэ. Тэгэж бол болно. Яад гэхэлэр тэр хүүхдүүд ч угаасаа 10 жилийн боловсрал нийтээр эзэмших ёстой ч юм уу. Тэгвэл одоо ингээ 12 төгсөж чад хүүхдүүд ингээд хамгийн сайн чадна, хамгийн дурласан юмаа ингээд яг нэгийг нь сонгоод цааш явах гэдэг штэ. Яг тэр хийж байгаа юмаа л харин тултал хийх хэрэгтэй байхгүй юу? Ийм олон 17 8 хичээл үзгүй яг нэг хичээлээ бариад ингээд тэрнийхээ төлөө тууштай л байл гэсэн одоо миний хэл байгаа байхгүй. Тэг хүүхдийн талаас бол нэг тиймэрхүү юмнууд одоо ажиглагдсан. Тэгэхээр ээж аав нар хэрвээ хүүхдээ сургууль сургана гэж бодож байгаа болвол хэл сургана гэж бодож байгаа болвол тэр хичээл сургалтын төв багштай нь байнга холбоотой авах хэрэгтэй. Тэгээ ер нь олон удаа таслаад хоцроод энийг тэрийг да хүүхдүүдийнхээ ээж аав нь өөрөө ярьцдаг байхгүй. Тэгээд ихтэй одоо сүүлийн үеийн ээж аав нар гайгүй гоё болсон байли. Хүүхдүүд амар загнаж магнаал ингээл нөгөө нэг ингэж мөнгөхгүйгээр хүүхдтэйгээ ярилцдаг, хүүхдэд агуулж ирээд ингээл хамт хилэн далангуй ярьдаг ч юм уу. Тэгэл ингээл нөгөө амар хүүхдүүдээ шууд ингээл нөгөө багшиг ирж загнаал ингээл таахалцаад идэг ээж аав ч гэсэн их байдгүй. Бүгдээрээ л ингээл яг бүх юм ингээл ойлгоол би сайхан тайлбарлаад өгөх юм бол өстой тийм байна, ийм байна гэдээ амар ойлгоод нэг ч юм өөрийнхөө зүтгэж зөрүүд бох шиг ингээл яахгүй. Одоо миний хүүхэд л хаан хатан та нар бүгдээрээ матар гэж гэдэг ээж аав нар хүүгэнд байдаг гэж би боддог байсан аахгүй. Тэгсэн чинь мэдгүй азар ч юм уу нанд дээр явж байгаа хүүхдүүд ээж аав нар
Бүгдээрээ л амар хөөрхөн байдаг. Ингээл залгаал манай хүүхэдтэй хөөрхөн байгаа багшаа ингэж байгаа шүү, тэгж байгаа шүү. Багшаа ийм байгаа шүү гэл ингээл амар. Тэгээ би хүүхдээс эзэж өөрөөс нь чөлөө авдаггүй. Хэрвээ үнэхэр чөлөө авах шаардлага байвал ээж аваагаа яриулаарай гэдэг ч юм уу. Аль болох л нөгөө тэр хүүхэд ээж аав багш гурийн харилцааг тэнцвэртэй байлгахыг гэж их хичээдэг байхгүй. Тэгээд нөгөө ээж аавлаа залгаа хэлчихэр хүүхэд надад дургу болчихгүй гэж би боддог. Тэгээд тэр хүүхдэд дуудаж агаад би ээж аавч хэлнэ. Ингээд энэ бол байж болохгүй. Яг ингээд эхний удаад би чамд учирлаад ойлгуулад хэллээ. Дараагийн удаа чи инглээ. Ингэж миний ч итгэлийг алдаад ээж аавынхын ч итгэлийг алдаад ингэж ийм юм замналаар явна гэж байхгүй гэдгийг ямар ч хэсэг ойлгуулж хэлээд ээж аавтай хэлнэ. Ээж аавтайгаа өнөөдөр очиж ярилцаад ир би цаашдаа солонгос хэл сурах чи үнэхээр хүсэхгүй байвал чи хүсэхгүй байгаа ч гэсэн ээж аавтай хэлж болно. Би ээж аав хоёрт чинь тайлбарлаад өгье ч юм уу. Яг нэг ингээд асуудалтай хүүхдүүдтэйгээ илүү туулж харьцах гэж хичээдэг. Гэхдээ би бол нөгөө нэг тэр айлын бүр дотоод асуудалд ороод хүүхдийнхээ мэрэгжлийг одоо ингэдэг гэдэггүй зүгээр гаргалгаа боломж сурвал юм байгаа сурахгүй байвал юм байгаа хүүхд чинь эндээ сонирхолгүй юм байна хүүхд чинь эндээ дуртай шүү сайн шүү гэдгийг нь бол аль болох хэлээд явдаг. Тэгээд ийм байна. За тэгэнгүүт одоо ингээд харах юм бол ээж аав нарт ч гаргадаг алдаа байгаа хүүхдүүдэд ч гаргадаг алдаа байгаа. Одоо харин багшийн гаргадаг алдаа юу вэ гэхлээр яг хөө хичнээн эцээ эцэд бол энэ бол мөнгөний төлөөх одоо ажил шүү дээ. Цалин мөнгө авна би ч ихсэн амьдарч байгаа болохоор ер нь цалин авахын тулд л ажил хийж байгаа. Гэхдээ ялангуяа багш гэдэг ажил тэгээд ялангуяа яг нөгөө хүүхдүүдэд хэлийг нь сургаад те одоо нөгөө амьдралынх нь хамгийн том алхмаа хийх гэж байгаа үед нь чиглэлэг өгж байгаа яг ийм багшийн хувьд бол багш бол яг үнэнд шударга ажилдаа эзэн болж ажиллах хэрэгтэй юм байна гэдгийг амар ойлгосон. Тэгээд хэрвээ би яг их сургуулийн багш байсан бол яг тухайн цаг дээр хичээлээ заагаад хүүхдүүдэд олгох ёстой мэдлэгийг нь олгоод ингээ хичээлдээ ороод явж ивэл болох байх гэж би бас бод. Гэхдээ би өөр биш бол байж үзэг болохоор сайн мэдэхгүй буруу хэлж магадгүй л те. Миний зүгээс болохоор яадаг вэ гэхэлэр над дээр хэл сурсан хүүхдүүдийн үр дүн надтай л тооцогддог байхгүй. Тэгэхээр одоо ер нь бол би бол ингээ хариуцлага галтаад нөгөө яг тухайн цагтаа энэ цагт хичээлээ орж л авал болоо гэдэг биш. Заавал эцсийн үр дүнг дөнгөж өсгөө үзэж байгаа хүүхдүүдийн хүртэл үр дүнг харж ажилладаг болохоор манай ажилч гэсэн яг тэрийг нөгөө ангиар нь үр дүнг нь ингээд гаргаж ирж мэрдэг болохоор тэрэнд нь илүү би нөгөө хүүхдүүдэд илүү үр дүнтэй байхын тулд л ер нь бол ажиллаа хийдэг гэх юм уу. Ингээд хүүхдүүдийг яг ийм чухал үед нь чиглүүлж байгаа яг чухал юмных нь одоо үр дүнг нь үзэж байгаа багшийн хувьд бол багш өөрийгөө маш их хөгжүүлж явах хэрэгтэй. Одоо хичнээн солонгос хэл мэддэг те мэрэгжлийн одоо солонгос хэлний анги төгссөн ч яасан ч бай хүнд бол ялцчгүй нөгөө ажлын туршлага гэдэг юм. Тэр мэдлэгээ хүнд түгээгээд одоо өөрийнхөө дотор байгаа энэ мэдж байгаа юмаа хүмүүст тайлбарлаад заах арга зүй гэдэг юм чинь бүр шал тусдаа нэг өөр ертөнц байсан байгаа байхгүй. Тэгээ би хамгийн анхны анги дээрээ бол маш туршлагагүй байсан одоо боддог байхгүй юу. Тэгэл хөрхий тэр хүүхдүүд тэр яана би тэд нартай тэрийг ингэж зааж өгсөн бол эдгээр маань ингэж чадах байсан байж тээ гэж бодох ч юм уу. Тэгээд одоо ингийн эргээ харангууд би ингээд нэг 4 мөрөв 5 ав анги төгсгсөн байгаа хгүй. Тэгэл яалтчгүй хүнд бол ажлын туршлага гэдэг бол бүр үнэхээр шаардлагатай юм байлээ. Одоо хамгийн сүүлийн төгсөлтийн анги маань одоо миний ерөөсөө түүхэнд байгаагүй маш амжилттай төгссөн байхгүй. Сая би нааш эрэхтэй ангиа төгсгчөөд ирсэн. Тэгээс 12 сард үр дүн гарсан. Ер нь бол манад ч юм бол яг 100-ны 50% нь амжилттай байвал тэр бол ажлынхаа үнэлгээг барьж явж байна гэсэн норм баггүй юу. Тэгэнгүүт надад болохоор сая 100-ны 90% нь амжилттай байсан баггүй. Тэгэнгүүт би яг ийм аргаар заах хэрэгтэй юм байна. Яг ийм аргаар хүүхдүүдтэйгээ харьцах хэрэгтэй юм байна. Ийм аргаар яг ийм төвшингийн хүүхдүүдийг ингэж заах хэрэгтэй юм байна гэдгээ одоо бүр ингээд яг нэг зөвшөрж байгаа гэсэн үг. Гэхдээ одоо л болцсон биш. Би одоо илүү одоо агсан төвшний юм дээр өөрийгөө сайжруулъя. Бүр ингээд тэрийг ингээ хаанаас нь ч хинч надаас юу ч асуусан би яг нэвтрхий тойл шиг баймаар байгаа байхгүй юу. Тэгээд яг нэг юм левел нэг 4 5 4-р левел хүртэл бол би өөрөө ингээд нэг юм хүүхд хаанаас нь юу ч асуусан ч би асуудалгүй харин 5 6 дугаар левел тэгээд топкийн бэлтгэл ороод ирэхээр би өөрөө 2 цаг хичээл заахын тулд урд нь заавал 2-оос 3 цаг тэр хичээлээ би өөрөө бүр ингээд өнцөг тохоо булан бүрийг нь ухдаг байхгүй. Тэгэнгүүт тэр дотор ингээ миний мэдэхгүй маш их байдаг. Тэгэл тэрийг чи би өөрөө ингээд өнгөрсөн хугацаанд сурж ирээд өөрөө ингээд ойлгоод тэгвэл энийг ингэж заах юм байна, тэгж заах юм байна гэл одоо хин нэгэн таныг монгол хэлний багш хий гэх юм бол та
зөв бичих дүрм шууд заая гэхээр болохгүй. Бид нар монгол хэлийг бүгд мэднэ шүү дээ. Тэгсэн хэрнээ монгол хэлний зөв бичгийн дүрмээ одоо ингээ бүр яг цээжинд бүр ингээ аагаас яа хүртэл бүх юм ингээд бидний толгойд хизэж явдггүй шүү дээ. Яг тэрнтэй адилхан солонгос хэл мэддэг хүн болгон багш бол биш шүү. Тэгэхээр одоо сүүлийн үед миний бас энэ бичлэгийг хийх ингээд шалтгаануудын нэг гэх юм бол сүүлийн үед айгүй олон одоо зүгээр сошиал дээр контент хийдэг хүмүүс ч юм уу айгүй хин солонгос хэл заана гэдэг ийм бичлэгүүд айгүй их үзсэн. Тэгэл онлайн ингээл анги манги бла бла. Миний яг 2026 оны зорилгот би өөрөө бас ингээд хуваараа яг ингээд нэг юм багш гэдэг карьераараа бас гарч ирмээр ч юм шиг надад бас санагдаад байгаа хгүй юу. Одоо би өөрийгөө хөгжүүлээ. За одоо би яг болцсон те. Би бол ямар ч төвшний ямар ч хүүхдүүдэд хичээл заана гэж гарч ирэх бэлэн болсон үедээ би яг тэрүүгээр гарч ирээ гэж бодож байгаа. Тэгээ тэрэндээ ч гэсэн ер нь жоохон бэлдээд явж байгаа гэсэн үг. Тэгэнгүүт яг түрүүний миний авсан жишээ. Бид нар бүгдээрээ монголоор ярьдаг. Бид нар бүгдээрээ монголоор бичиж чадна. Тэглээгээд бид нар самбар дээр гараад монгол хэлний дүрмийг зааж чадахгүй байхгүй юу? Бидний цээжинд одоо бүх дүрм явдаггүй л ахгүй юу? Тэрнтэй яг адилхан солонгос хэл бол бидний монгол хэлээс бүр илүү одоо би яаж ч олон жил сурсан бай мэдээж миний монгол хэлнээс муу хийж таараа. Тэрийгээ тэгээд хүүхдүүдэд заана гэдэг чинь зүгээр би хэл мэддэг болохоор зааж байгаа юм биш байхгүй юу? Тэнгүүд би бол ингээд анх багшилж исэн үеэсээ бүр анхан шатны хичээлээ хүртэл өмнө нь хэдэн цаг бэлдээ заадаг байсан байхгүй юу? Тэгэл ер нь одоо ингээд эргээгээд ингээ харах юм бол яг энэ багш гэдэг зүйл бол яг тэр нөгөө юм мөнгөний төлөө бол байж болохгүй мэлээ. Өөрөө сайжраад одоо мэдлэгээ бол үнэлж болно. Эхний нэг те 4 5 жил бол багш бол зүгээр л өөрөө бүр яг юм бүр ингээд нэг юм шаргуу шоргоолц шиг ажилтан байх хэрэгтэй. Хүүхдүүдийн ч ажилтан байх хэрэгтэй, компанийн ч ажилтан байх хэрэгтэй, эцэг эхийн ч ажилтан байх хэрэгтэй. Тэгээд өөрөө бүр ингээд тултал сураад тэрийг хүүхдүүдтэй түгээгээд ингээд нөгөө хүүхдүүд нь буцаагаад амжилтыг нь үзүүлээд батлаад энэ арга барил болдгийм байна гэд багш өөрөө чанараа сайжруулад олон жил багшлаад ингээд суурьтай ингээд сайн болоод ирэх юм бол тухайн үеэсээ бол тэгж олон жил өөрийнхөө хичээл зүтгэлээр олж авсан мэдлэгээ бол өнгөөдүүлж бас болохгүй байхгүй юу? Багш нарт хүүхдүүдэд компанид бүгдэнд нь үнэлүүлэх хэрэгтэй гэж би боддог. Тийм учраас эхлээд би өөрийнхөө хариуцлагыг өөрөө сайн үрээд өөрийнхөө төвшинг маш сайн сайжруулах хэрэгтэй гэдэг дээр анхаарч байгаа. Тэгээл одоо би ингээд өөрөө орол дураараа пам гэж гарч ирдгүү баггүй юу? Хичээл заахаас өмнө маш их бэлдэн тэрийг ингээд ухна. Тэгэл бүр ингээд яг онц тайлж байгаа юм шиг би өмнөх бичлэг дээр хэлжсэн би яг солонгос хэлний зөв бичих дүрмэд ингээд онцсон гэдэг. Тэгээ яг ингээд онц тайлж байгаа юм шиг солонгос хэлний дүрмүүд нь маш амархан тэгээ амар юм энэ юм байсан болохоор энэ дүрмтэйг ингэж хөтөлцөөд ингэж байгаа юм байна штэ гэд бүр ингээд амар миний бүр ингээд өмнө нь хизээч ингээд өөрөө ойлгож байгаагүй юмнуудаа хүртэл ингээд ухсаар хагаад ингээд ойлгоод байгаадаа би өөр амар аз жаргалтай байдаг гэх юм уу. За ингээд үзэх юм бол багшийн зүгээс бол би бол эцэг эхнэрт бол хариуцлагатай. Тэгээд зөв газраа, зөв хүнээ, зөв багшаа олж хүүхдүүдэд даатгах хэрэгтэй. Хамгийн гол нь одоо мөн чанар зарчимдаа одоо тулгуурлаж ажил хийдэг тийм хүн байх юм бол таны хүүхд алцахгүй. Тэр хүн чинь угаасаа хийж байгаа юмаа хийдэг ажлаа мэдж байгаа үр дүнгийн ч гэсэн харах ёстой. Тэр хүүхдүүдийн ирээдүйд ч гэсэн санаа зовж байгаа гэсэн үг. Тэгээд одоо өөрийгөө ч олоогүй яг ингээд зүгээр л солонгос хэл мэддэг гэдэг үндслээр хичээл заах байгаа хүн байх юм бол би бол тэр хүнийг бол болоосоо гэж боддог. Тэгээ энэ олон хүүхдүүдийн ард гараад энэ олон хүүхдүүдэд багшилсны дараа би хүний хүүхдийн амьдралаар тоглож болохгүй. Би чадахгүй юмаа чадахгүй байх хэрэгтэй л гэж юу нэг боддог болсон. Би л ингээ хамгийн лаг нь бусд нь болохгүй гэж бол тийм үнсгээр яриаггүй шүү зүгээр хаа газар л болдог юм байгаа болохгүй ч юм байгаа надаас гадна зөндөө олон мундаг багш нарч байгаа аль нэгийг буруутгаж аль нэгийг зөвтгөх гээгүй зүгээр бүх сонголт тань дээр байгаа тийм болохоор хүүхдийнхээ төлөө өөрийнхөө төлөө ер нь бол хариуцлагатай олон газруудаар явж олон багш нарыг судалж тэгээ өмнөх ажил нь хэр үр дүнтэй байдгийг ер нь хүүхдүүд нь хэр байдгийг одоо тийм л газруудыг сонгож үйлчлүүлбэл илүү дээр тэгэхгүй бол одоо ингээл манай сайхан таньдаг гэх чинь ингээ манай ээжийн найз гээд холбогдож байгаа хгүй хүүхэд нь жил гарна нэг сургалтын төвд явсан хэдэн саярч гин амар өндөр 3 4 саярч гин сурсан тэгээ одоо бүр 3 дугаар түвшинд ч хүрэхгүй байна гэж байгаа хгүй
Тэгээ тэгж хүүхдийн амьдралаар тоглож болохгүй. Эхийн дуртай нь хичээл заана гэж байхгүй. Солонгос сурж исэн, Солонгост их сургууль төгссөн ч тэр хүн хичээл заахгүй. Эн чинь бас хүнд хүргэх арга зүй гэдэг чинь бүр шал өөр юм байгаа. Тэгээд бас багш байна гэдгийг чинь би бол амар дутуу үнэлжсэн байлээ. Багш байна гэдэг чинь анги дүүрэн хүн ямар ч хүмүүс орж ирсэн тэндээс эцэг санаа зовхгүй, жичир сандрахгүй, өөртөө ихтэй. Тэгээд тэр харц одоо тэ үйл хэл, биеийн хилэмж бүх хүмүүсийн анхаарлыг өөртөө татна. Ямар үед нь анхаарал нь суларчлаа тэр үед нь болох уу, ингээ зогсох уу, одоо яг хичээлийн цагийг яавал илүү үр дүнтэй ашиглах уу ч юм уу. Тиймэрхүү юм болгон дээрээ сэтгэлээсээ ханддаг тэрийгэ утга учиртай үр дүнтэй ашиглаж чаддаг хүн л би бол багш хийвэл зохистой юм байна гэж бодсон байхгүй юу. Тэгээд нэг тиймэрхүү. Тэгэхээр яг солонгос хэлээ тулталн сураа цаашаа явбал өчнөө олон гаргалгаа, өчнөө олон тэтгэлэг, янз бүрийн тэтгэлэг зөндөө байдаг. Засгийн газрын тэтгэлэг, топик онооны тэтгэлгээс гадна сургуулийн нэрмжит тэтгэлэг яасан юу юм уу гэл янз бүр байгаа. Тэгэхээр ингээд судлаад эхлээд хэлээ сурсан хүн чинь өөрөө мэдлэхгүй угаасаа тэр болгон арга замыг судлаад хайдаг байхгүй. Тийм болохоор эхлээд хүүхдтэй хэлийг нь тулталн сургаад тэрний дараа тэтгэлэг сургалт сургууль юу гэдгийг тэр болгоныг ингээд хайж үзэх хэрэгтэй шүү. Тэгээ юу чгүй ингээл юмд хөөгдөж байгаа юм шиг хүүхдээ нэг жилийн дотор галтар малтар хэлийг нь сургаал ингээл хүүж овуулаад цаана сургуулийн юу болж байгаа, ажлын юу болж байгаа гэж ингэж юусаа хандаж болохгүй. Тэгэж болохгүй шүү гэж бас ээж аав нарт хэлмээр байна. Тэгээд өөр чинь юу н яри гэж бодож исэн ер нь бүхэл юмуд арчлаа л гэж бодож байна. Тэгээд хүүхдүүд ч гэсэн ер нь бол эцсийн бол ингээд ерөөсөө тий сайн багш тэгээ эцэг хий чинь хайр байхад чи бол заавал хичээх ёстой. Тэр бүхний төлөө. Тэгээд үнэхээр хичээсэн хүнд бол заавал хариу ирнэ. Үр дүн өөрт мэдрэгдээд чи өөрийнхөө хүчээр ямар нэг юмыг туулаад аван туулаад гоё хариу сонсоод ингээд явхаар амьдрал амар гоё байдаг шүү гэдгийг ер нь хэлмээр байна. Тэгээд ингээд ер нь бичлэгээ дуусгач дөө.